Сайн байцгаана уу? За өнөөдрийн хуулийн булангаар UB адвокат хуулийн бэрмийн өмгөөлөгч Борхоо би хууль зүйн зөвлөгөө мэдээллийг та бүхэнд хүргэнэ. За өмнөх дугаараар үеийнгийн дээрхэлтэй холбоотой зарим асуудлаар хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. За үүнийг үргэлжлүүлээд за энэ үеийнгийн дээрхэлтэй холбоотойгоор за хууль эрх зүйн Монголд хууль эрх зүйн орчин ямар байдгийг бэ гэдэг талаар товч хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргье. За үеийнгийн дээрхэлт гэдэг яг нэр томьёогоор Монгол Улс орчин төлөвлөлтөөр мөрдөгж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тусгайлан томьёолсон ийм хууль эрх зүйн зохицуулалт санкц бол алга байна. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, боловсролын тухай хууль, иргэний хууль, за эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиар үеийнгийн дээрхэлтэй холбоотой асуудлыг зохицуулж хөндөгдсөн эрх ашиг сэргээх боломжтой юм нөхцөл байдлууд байна. За өөрөөр хэлбэл за хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжоор хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжих эрхтэй. За мөн боловсролын тухай хууль тогтоомжоор ч гэсэн хүүхэд эрүүл аюулгүй орчинд боловсрол эзэмших ийм боломж нөхцөлийг бол хуульчлан тогтоож өгсөн байна. Жишээ нь одоо сургуулийн орчинд үеийнгийн дээрхэлтэнд өртсөн ийм тохиолдолд боловсролын тухай хууль тогтоомжоор сургууль өөрөө хүүхдийг эрүүл аюулгүй орчинд одоо сурч босрох нөхцөлийг нь бүрдүүлэх ийм үүрэгтэй байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор холбогдох байгууллагт үеийнгийн дээрхэлттэй холбоотой гомдол саналыг гаргах шийдвэрлэх ийм боломжтой. За нөгөө талаар иргэний хууль тогтоомжоор бас энэ үеийнгийн дээрхэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 21-р зүйлд хүний нэр төр алдар хүндийг хуулиар хамгаалдаг. Тэгэхээр үеийнгийн дээрхэлт маань зөвхөн одоо юу гэдэг дан ганц зодод цохих биш. За нэр төрд нь халдах, нэр төрийг нь гутаанд оромжлох ийм байдлаар бол бас илэрдэг учраас хүн өөрийнхөө нэр төр алдар хүндийг сэргийлгэх. За юу гэдэг одоо худал мэдээлэл тараасан, гүтгсэн, доромжилсан ийм байдлаар одоо үеийнгийн дээрхэлт өртсөн болвол үүнтэй холбоотойгоор шүүхэд нь хэмжил гаргаж залруулах хийхийг шаардах ийм хууль зүйн боломжууд байна. За мөн одоо цаашлаад зөрчлийн тухай хууль тогтоомжоор, за эрүүгийн хууль тогтоомжоор асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. За өнөөдөр зөрчлийн тухай хууль тогтоомжн дээр 16 нас хүрсэн хүнд зөрчлийн хариуцлага магадуулах юм боломжтой. За мөн одоо бүр цаашлаад эрүүгийн хууль тогтоомжоор асуудлыг шийдвэрлэх боломжтой. За эрүүгийн хуульд бол өнөөдөр зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд за зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд эрүүгийн хариуцлага магадуулах боломжтой. Өөрөөр насны хязгаарыг 14 наснаас гэж бол тусгайлан зааж өгсөн байдаг. Тийм учраас одоо үеийнгийн дээрхэлтэнд өртөж байгаа, өртсөн, эрх ашиг хөндөгдсөн тэгэхээр хүүхдүүд маань холбогдох хууль тогтоомжийн дагуу за хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, сургуулийн нийгмийн ажилтан, за цаашлаад хуульч өмгөөлөгч нараас за эцэг эхтэйгээ хамтраад найз нөхдөөгөө хамтраад өөрсдийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо сэргийлэх боломжтой. За энэ дээр юу гэдэг дан ганц хүүхд гэлтгүү эсрэгээрээ одоо сургууль бас энэ нөхцөл байдал дээр соргог хандах, багш соргог хандах, эцэг их соргог хандах үнэхээр одоо зөрчигдсөн ийм нөхцлүүд байвал энийг нь хуулийн дагуу шийдвэрлэх. За ингээд шийдсэн үр дүнг хүүхдүүдэд танилцуулах. Үнэхээр одоо болдгоомаа ийм хуулийн хариуцлага байдгиймаа гэдгийг бас ойлгуулах ийм арга ажиллагаануудыг хийх нь бол энэ үеийнгийн дээрхлээс өрсөн сэргийлэх. За мөн одоо сургалт семинарыг тогтмол явуулах зэрэг байдлаар өрсөн сэргийлэх юм боломжтой ийм зүйл байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг UB адвокат хуулийн бэрмийн өмгөөлөгч Борхоо би та бүхэнд үеийнгийн дээрхэлтэй холбоотой Монгол Улсад хууль эрх зүйн орчны талаар товч хууль зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Та бүхэн өглөө хөтөлбөртөө хамт байгаарай.